За сайн байцгаана уу өрхөнд үзэгчтэй. Star TV учиртай урлагийн нэвтрүүлгийн ээлж дугаарыг эхлэхэд бэлэн болоо сууж байна. За өнөөдрийн дугаарын зочин бол одоо миний хувьд бол ойрд уулзаагүй, таараагүй эрхэм сайхан уран бүтээлчдөө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан мөнгөн долгодуутэйгээ учран залгууд суун да. За миний дүүтэйгээд сайхан цус сайхан намарч байна. Сайхан цус сайхан намарчлаа. За ажид төрөл нь өндөр сайхан байна уу? Дажгүй сайхан байна. Таарлгүй ясыг удаа гинтгсэн биш үү? Бас нэлээ 2-3 жил болсон уу? Болсон баха. Одоо богдхан нэг дээр үстэй. Тийм одоо нөгөө богдхааны зурган дээр л гачуурт төлөө гэдэг нэг зураг. Монгол шилтгэн зураг. Монгол шилтгэгээр авч хагаад за тэнд нэг таарсан шүү. Тэнд нэг тухтаа таарсан баг тий. Тэнд нэг таарлаж байсан. Тэрнээс хойш өрөндөөтэйгээ таараагүй маа. За ингээд мөнгөө дүү маань өнөөдрийн бас өчтөй урлагийн нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүндэтгий ирсэн үед одоо нэвтрүүлгийн зүгийн хамт олноо сайхан одоо баярлж байна. За тэгээ манай мөнгөнд болохыг мөнгөгийн минь одоо мэдхгүй уран бүтээлч үзэгч төмөн гэж одоо байхгүй. Тэгтээ мөнгөг одоо манай нэвтрүүлэг бол бас нэг юм нэг сайхан анкет мэгтэй эхэлдэг юм да гэдэг шиг. За өнөөдөр ч одоо айл нутаг төслөө аав ээжээ хэддгээр хүүхдүүлээ одоо тэр минийг одоо ахиж мэддгүй явдаг шүү дээ. За би чи ер нь бол өвөөгөөрөө ярих юм бол Баян хонгор аймгийн Жинс цум. Өвөр Баян хонгор юм. Тэр ингээл мэдэхгүй байна. Одоо саяны улсын наадам төрүүлдэг Батмагныг нутаг байна шүү дээ. Тэр таарах нь шүү дээ. Одоо улсын шинэ арслан Аав бол хотынх, өөрөө хотынх. Тэгэл Улаанбаатар төрсөн. Аав ээжээс хэдүүл юм өнгө? Аав ээжээс гуруулаа. Том нь бага том. Айлын том. Хамгийн доор 2 дүртэй. Доор 2 дүртэй. За ер нь удам зүр урлаг соёлын хүмүүс байв. Урлаг соёлын хүмүүс одоо манай ээж л их урлаг тал руугаа дуу модуулдаг. Дуучин. Тийм. Одоо тэр үед ч юм л яг гэдгийг сайн дураар сайхан ч гэдэг үү. Тийм сайн дураар ажилласаа ингээд концерт өөрөө сонирхлоор хоббигоор тий. Тэр үед ч одоо хараад тахад бүхэл хөгжим тоглоод байх шиг ялангуяа ятга их тоглодог байсан юм байлээ шүү дээ. Тэр социализмын үед чинь ятга тоглоомнууд уулна. За ээж л тиймэрхүү дээ. Тэгээ өөр бусдаар ч одоо тийм урлагийн удам байхгүй. Ер нь мөнгө 10 жил ч юм уу одоо баг багт ер нь том болоод заавал одоо жүжигчин болно доо уран бүтээж болно доо гэж бодож яваа юу? Эсвэл ерөнхийдөө нэг 10 дугаар анги төгсөөд бас нэг зориод орцсон уу? Би ч нэг 6 дугаар анги төгсөөд 7 дугаар ангида ер нь нэг пионерын ордны дараамын дууланд орё гэж бодоод нэг очив. Нэг дараамын дууланд. Тэгсэн чинь дараамын дуулангийн элсэлтэн дууссан байгаад тэгээ бүжгийн дугууланд орчлоо. За тэгээ пионерын ордны бүжгийн дугууланд жаргал сайхан багшийн дугууланд нэг 2 жил гарч явсан шүү. Тийм байх нь бүжигч биетэй харагддаг. Би одоо мөнгөгийг хараад байгаа. Одоо нэг та нарын насныхан ч ингээл бас нэг бяд суугаал хөрхөн нэг цол болчин хөгжөөл байх. Чи яг ингээд яг нэг одоо сайхан жим махыг имлийг бариад өгдөг. Бүжигчин байсныг бодсоор байх нь. Бүжигчин байгаа зүсүүд болоогүй. Тэгээд тэгж явсаа. Тэгээд яг хоо тэгэл нэг 10 дугаар анги төгсөөл суист конкурс өгөөд. Суист 95 онд. Тэгээд тэр үед чинь нөгөө конкурс чинь 3 төртэй байдаг байсан шүү дээ. Тийм. Тэгээ 2 төрөндөө тэнцчихэд 3 дахь дээр найзуудтайгаа амралтанд яваад. Нөгөөдхөө очиж шалгалтаа өгч байгаа өнгөрөөгөөд 3-ыг мартаад. Тийм. Тэгээд тэр жил өнгөрчих. Тэгээ тэр жил яг орсон бол одоо сугар багшийн ангид одоо эпибог ял тентрийн ангид байх нь шүү дээ. Тэдний анги байна. Тэдний үед өгч ирсэн юм тийм. Тэгээ тэр жилээ өнжөөд тэгээ хойд нь кино урлагийн дэд сургуульд ороод нэг жил ажил хийж баах явж байгаад. Тэгээд тэр чинь сайн дачвшээ нэг ажил хийгээд байжсэн чинь зурагтаар нэг зар яваад одоо найруулагч мөнх торж жүжигчин цэрэн давагч шин зориг гэсэн юм багштай жүжигчний ангид элсэлт авнаа гэд. Тэгээ очиж шалгуулад тэгэл орсон шүү дээ. Хөцтөр. Мөнхөө өгш анги лөө. Тий, манайх чинь 3 багштай ер нь 3 багш зэрэгэл явна. Мөнхөө багш чинь мастер багш гээд одоо 14 хоногт нэг ирж шалгадаг. Тэгээд цэрэн даваг багш чинь болох. Цэрэн даваг багш, чин зэрэг багш ирж болохоор яг жинхэнэ ханд цүү шамлан ноцолддог багш нар нь байсан та. Тэгэл 4 жил сураал. Ерөнхийдөө ангидаас 3 багш л ирсэн байх гэсэн. Тий, ангидаас бас нөгөө одоо ер нь мөнхөө багш, чинцоо багш энэ чинь өөрөөсөө нөгөө гийцэх шүү дээ. Тэгээд
Тэр утгаараа мастер багштай, куратор багштай ийм 3 багш байх ёстой л гэж гуруулаад яг зуралддаг л байсан. Тэгэл Кино урлагийн дэд сургууль чинь хэдэн онд төгсчлөө? би 2000 онд 2000 онд. Би тэрийн нэг Никотрын найруулдаг кино юу? тий. Зүрхний төлөөс. Зүрхний төлөөс. Чи 99 Тийм баха тий. Би л оюутан байсан ямарч байсан. Тий яг л одоо кино үйлдвэрийн хашаа машаад бид нар одоо зураг мураг аваад ингэж Тийм шүү дээ. дандаа шин залуучууд анхны кино гээл Тэгэхээр 4-р курст байсан юм уу 3-т байсан юм тийм л байсан. Чоки найруулагч нь. Инкватор Чоки 2 шүү Экватор дээ. Чоки 2 байсан. Чокигийн дипломын ажил лүү? Ядагчлалын Тийм тийм баха. болсон гэж Нямсрах тоглосон тий. Тэгсэн. Магах. Тэгсэн. Нэрийн хөөрхөн зохиолтой тий. Тийм. Берсайд. Та чи яд 2 их Би 2 их хэрэл тоглодог уу тийм тий. шүү дээ. Тогтун нөгөөх нь хичээнгүү Тийм. гэж 2 дүрд 2 өөр Хоёр характертай. тоглож. Тэгээд тэр чи одоо 99 он за 98 99 онд та бүхэн танилцсан гэхлээр ч бас удсан биш үү? Бараг тэр зүрхийн төлөөс л ер нь анхны хэрэг авах тийм. Тэрнээс өмнө байна. Тэрнээс өмнө тэр 99 онд бас тэр урд нь хийсэн юм уу сүлд нь хийсэн юм уу? Синг доржийн Сингэгийн дипломын ажил Сингэ одоо Гамболд найруулагч хоёрын Цагаан шөнө гэж кино За тий. хийгдсэн. Тэгвэл юу баха? Бараг Чокигийн кино ихнийх нь баха. Тэгвэл тийм л бах. Дараа нь Цагаан шөнө бах. Ягаад ихнийх нь гэдэг хэрэг би бас ингээд бас бахархаж явдаг байхгүй одоо ингээд олон залуучуудын хамгийн анхны кино надтай усуулцад их олон байдаг шүү дээ. Одоо Амраа байна. Тий Амраа байна. Одоо манай Ганзаа байна. Аси байна. Манай муу бурхан болдог одоо муу Амби байна гэл ингээд хэлэх юм бэл нэр заах юм болдог гэл маш олон хүмүүст анх ингээд одоо мөнгөгийн бас анхны кинод бас хамт явж ирсэн л байх гэдэг л. Аимшигын кинонууд хийсэн мөлий. Цоогч нь аимшигын киногоор нэлээд даван болдог юм байна тий. Цоогийн найруулаад би арийнхаа албаг зохицуулаад явдаг. Тэгээд сүлдө хүслэх хүртэл Мөнгө али юуны Ядуугийн зовлон гэдэг киноныхоо 2 дугаар ангийг хийх гэдэг. Ахын доо одоо хоёулаа хамтарч юмэр байна. Чи өстө тэр туршлагын кино гэж алж байгаа. Туршлагатай хүн шүү дээ. Хүслээ болохоор жоохон холдсон юм уу хаашаа. Тэгээд тэгжсэн шүү дээ сүлдээ тэр. Тэгээд Ядуугийн зовлон 2 дугаар ангийг хийсэн л дээ тий. Тийм тэгээ хийсэн. Ерөнхийдөө ер нь театр матр гэж бол мөнгөөгөө хувьд яг одоо театр матрт бол суурин байсан байгаа театрууд дээр. Би чинь төгсөөд 99 онд тэр үе чинь нөгөө нэг зоргоо багш театрын дарга байсан шүү дээ. За тий. Тэгээ 99 онд 3 дугаар курсын сүүлийн семестр тэр одоо бас л нөгөө социализмын үеиг шиг хүм театрын дарга марга ирж суугаад тэгээд за энэ хүмүүсийг ингээд театрт шалгаж үзье аа. Тэгээд тэр үеийн студ гэж байсан уу? Тэгэхэд театр студ үү? Тий. Байгаагүй. Тэгээд төгсөөд би 2000 онд театрт очсон. 2000 онд. Тий 2000 онд төгсөнгүүтээ ороод тэгээд дагалдан жүжигчм бишээ тэр чинь ингээд зүгээр л явж байгаа шүү дээ. Нэг яах мэддэхгүй ингээд явдаг да залуучууд. Тэгээд тэр 2000 онд чинь бол олон орж исэн шүү дээ. Баяр Магна, Баттөмөр, Рамгалан ингээл бөөнөрөө. Тэгээд би яах чинь дөнгөж очсон. Цэ төмөр ах байсан тэгэхэд чинь тий. Тэгж мэгээд. Тэгээ нэг 6 сар бараг нэг жил хэртээ яваад. Тэгээд нэг өдөр гинт мөнхөө огшд хэлээд багшаа ерөөсөө би гарья жил байна. Тэгээд тэр чинь бас би ч тэг сайндаа тэгээгүй мөнхөө огш чинь хасарч жагаах шүү дээ. Жагаах чинь нөгөө нэг хаавал дүүргийн соёлын төвийн дарга хэлээ шүү нэг гэсэн. Тэгээд тэр хоёр тэр хаавлын соёлын төв дээр театр залуучууд гэдэг нэртэй театр байгуулнаа гэж ярьсан байгаа юм. За тэгэнгүүтээ тэр мөнгөнд тулах тэргүүтээ тэдний ангийнхныг аваад ингээ залуу боловсон хүчин бэлдээ гэт. Тэгээ тийш очиод. Тэнд чи 2 жил манаргаад мөнхөө огш чи 2 3 жүжиг хийгээд. Тэгсэн баг тий. Баавгаад болох уу, хайрт долгор багшаа магшаа гэдэг. Дандаа хүүхдийн маягийн жүжигнүүд хийнэ. Тэгээд тэрийгээ ингээд сургууль мурууд дээр явж тоглоод хаавал дүргийнхэн сургуулиудын хүүхдүүд нь болох тэр хаавал дүргийнхаа соёлын төвчрээрээ үзчихдэг. Тэгээ нэг 2 жил яваад. Тэгээ 2003 онд ТV5 телевиз зэрэг баахан телевиз байгуулагдаж байна. Дахиад борооны өв шиг болсон шүү дээ. Тэгээ дахиад мөнгө өгч багшаа. Багшаа гарья. Би ингээд цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо ингээд яваад амиргүй байна энэ юусоо. Эсвэл хэдүүлээ театрт цаг аваад тэр үе чинь нөгөө театрт хувийн жүжигнүүд их тоглогддог байсан шүү дээ.
тэрэн шиг ингэж том хүний жүжиг хийгээд ингэж жоох ямаар байна. Энд л нэг хитэн цэцэрлэгийн хүүхдүүд үзээд байдаг. Жоох удгартай байна. Баавга дуулахуул гэдэг үзээд байдаг. Тийм баавга дуулахуул гэж үзээд байдаг. Тэгээд багшаас телевизэр рүү орж ирсэн. Видеоктер болъё гэдэг. Тэгээд багш яахт тэгэл зөөлөх юм чинь тэр чинь соёлт найруулагчтай яриад ТV-с рүү яриад хүүхд явуулдаг. Тэгээ очиод дикторээр шалгуулад за дадлаг модлого хийгээд байжгаад нэг удаа нэг шээс үрээд нөгөө телевизээ мэдэхгүй шүү дээ бүтэн дэр чинь. Тэгээд шээс үрээ жорлоо хайгаа явж исэн чинь л нэг хаалгаар хүн хальт ороод гарсан чинь дуу оруулж байгаа юм сонсогдож шүү. Тэгэл хүмүүс өхрөлтөөл. Тэгэхээр сонирхоо шагаасан чинь элбэг сайхан ах, дарамсруу ах, гал нэргүү атрах мах гал зэмлмаагч тэргүүтээ. Тэгэл нөгөө оюугч Наранбаатар ах мах гал бүгдээ. За тэгэнгүүт л нөгөө багш руугаа дахиад багш нэг тэр явахгүй нэ. Доорл тэгэл жүжигчин бол ерөөс айгуугаа юм байна гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө ТV-ийн кино олдны дараах чинь долгор ихч штэ. Тий. Догоо ихч рүү бас дахиад багш ирж байгаа. Наа чи нэг мөнгө толгох гэж нөхөр явж байгаа. Тэрийг ингээд дууны жүжигчин болгох гэдэг. Тий. Тэгэл орсон чинь бүгдээрэнтэй ингээл танилцаал дармаахан трийг яг урд нь кино үлдэр мүлдүрээр ингээл нэрваахан трийг бол таньдаг байсан. Тэгсэн чинь Неско дууны найруулагч чинь сууж байгаа. Неско ч манай дотлыг үрс шүү дээ. Дотлын жилүүд тэгээд урд нь бас кинонд ажилласан. Тий бүгдээрээ мэдэн тий. Тэгсэн чинь Неско хүлээж аваалцаа. Тэг чи одоо ингээд ийм жүжигчин болъё гэж бодчихсан бол айл тэр Виндер ах бид нарыг дуу муу хийдэг багт л ирэх чи яасан юм. Би тэгэл яваад байсан гэл баг. Тэгэл орсон шүү дээ. Тэгээд одоо 2003 оноос хойш 22 жил дуу оруулсан. 22 жил дуу. Одоо бол тэгээд архаг болцсон байж тээ мөнгө. Ер нь кино дуу оруулна гэдэг бол надад бас гоё. Бид нар ч одоо оюутан байхад тэгэл олонний хэсэг мэсгтэр кино үйлдвэрлэлүүд дуудагдал бас олонний хэсэгт одоо тэр бичлэгийн студиуд ороод гом кино Монгол кино үйлдвэрч одоо ийд гоё ажиллаж ирсэн үе тэгэл зинхэнэ нэг уран бүтээж болох ста нэг халуун цустай нөхдөч ороод дуу оруулаад ингээл явдаг байсан. Тэгээ дуу оруулна гэдэг нь үнэхээр одоо бас гоё. Одоо ингээл эргээл одоо үзэгчсэн бол алтан үеийн киноны дундаас одоо тэгэл Монголын тамир кино гэдэг. Станы зөвхөр төмөр гэдэг хүний дуу дагэрэн згөө бол одоо ингээд төмөн түг ичлээ шүү дээ. Тий. Тэгэхээр дуу гэдэг бол тухайн үед бол одоо ингээд яг ам барьдаг, эхлээ зураг авдаг, дараа нь ингээд дуугаа хийдэг. Энэ бол одоо их гоё байсан. Одоо юм хөгжөөд бол одоо бас шал өөр болчихлоо тий. Гэхдээ одоо ч гэсэн ер нь сүүлийн үед би нөгөө нэг студ байгаад байгаа шүү дээ тий 21 сургуулийн талд. Тэнд ч одоо сүүлд нэлээд хэдин киноны дууг нөгөө синхро авсан дуу налигтай болохгүй одоо нохоо уцдаг ч юм уу чимээ шүүгэнтэй ингээл тэгээд ам барьсан. Богдохыг бол ам барьсан шүү дээ цэвэр бүгдийг. Тэгээд тэгж хийхлээр илүү уул нь бол мэрэгжлийн төвшөнд болоод байгаа. Яг нөгөө дуун нэг замаараа хөгжим нэг замаараа ахуй шүм нэг замаараа гэдэг ингээд олон замын болоод байгаа юм. Нэг жоохон дутагдaltaй тал нь манай одоо сүүлийн үеийн жүжигчид бол дуу оруулах тал дээр ойлголт байхгүй байгаад ш. Та нарын үе бол одоо би тэр богд хаан дээр ингээд би чи яг сагч жагаад бүх жүжигчдийг дуу хийлгсэн шүү дээ. Тэр чинь баг 70-80 амтгийн 70-80 жүжигчд тоглосон тийм. Монголын баг л очиж би очиж дуу хийсэн нэг амтэн очиж байх гэдэг байна шүү дээ. Тэгэхээр чи ерөөсөө за Бадка ах та нарын үеэс доошоогоо бол ер нь ингээд бүрхэг байгаа байхгүй яг өөрийнхөө ам барьна гэдэг дээр. Урд нь нөгөө уул нь бол жоохон тааруухан тоглосон бол сайжруулаад дуу оруулцдаг шүү дээ. Бас нэг хүний одоо сүүлийн одоо залуучууд гэх юм уу бидний үеийн ихэнх нь ер нь бол нөгөө яг тухайн моментод тоглосон тоглолтоо бүр унгаж дуу хийдэг байхгүй. Нөгөө дуу мэдэхгүй учраас. Тийм л юм байлээ. Тэгээд сэргэлнүүд нь бол өөд нутаа явчихж байгаа. Тэр чинь тэгэл наана ярин бас за кадрт нь амжуулна тэгэл янз янзаар одоо нөгөө дүрийн гоё босгодог шүү дээ дуулсан юм шүү дээ. Тэгэхээр бас тийм л байх л та энэ шин төгсөж байгаа хүмүүсийн буруус гэж яг ямар ч байсан тэгэл тэр дуу оруулна гэдэг мэдэхгүй учраас нөгөөтгөө амтайгаа ноцолдож байгаад үндсэн тоглолт дуунгаад товшилтоо харин намсгаа амсгаа гэж бүр ингээ хаягчиж байгаа байхгүй тэр чинь ингээ төгсөж байгаад бөөнд нэрчээ. Тэгэхээр чинь нөгөөт чинь амьдралгүй юм болно шүү дээ. Амьдралгүй юм. Үн чинь зүгээр байх зурганд орохдоо амсгатал явж байгаа шүү дээ. Амсгалал. Тийм л юм байлээ. Юуны та нарын үед ч гэсэн
өөрийнхөө дууг хийдгүү жүжигч тус зөндөө байдаг. Байлгүй. Одоо яг ингээл бид нар чинь бас ингээд тухайн үед тоглож чад. Одоо миний бас тийм байдаг шүү дээ. Одоо уулын хөгсүүдэр гэдэг кинон дээр ингээл ингээд шийдлэн гэхэд яг би тэн дээр бол ажилтай. Яалчгүй бас нэг уран бүтээлтэй байсан. Тэгээ миний дууг болохоор одоо баг хийжсэн гэх жишээтэй. Яг үндсэндээ тоглолцсон хүн ингээд тоглолцсныхын ар дээр за энэ нэг жоохон тийм нэг хэллэгийн хувьд л жоохон тийм толтрээд байна ч гэдэг юм уу те жоохон шүлцтэй байгаад байна ч гэдэг юм уу ингээд нэг нариулагчийн хувьд энэ дуу шалъя гэдэг проп хийж байгаа хийх тий. Тэгэхэд одоо жишээлбэл гардмагна гэж кинон дээр одоо тэр далай цэрэн аваргын дууг далай цэрэн аваргад мэдээж өөрөө бол мэрэгчлийн хүн биш учраас амбарахад бэрхшээлтэй. Тэгэнгүүт тэр нэг одоо гавь жижиг чинь батал зайх дууг нь хийсэн байх жишээтэй. Тэгтэл одоо өнөөдөр ингээл баяр болгоноор гарч байдаг кино бол одоо далай царай аврахын дуу бол одоо ингээл баталцайхын дуугаар хөрөөд явуулна гэсэн үг л дээ. Тиймэрхүү юм зөндөө байх юм да тэгээд. Харин тий. Одоо энэ олон ангитай кинонууд дуу гэхэд одоо манай анхэр бол одоо инхэ гэдэг нэртэй юм байна л шүү дээ тий. Тий шүү дээ. Инхэ одоо дуугаа Монгол одоо тийм нэр байна. Үгүй надад бол их байхгүй. Чи дүрээ хайр яаж юм л да. Ер нь их болгоомжлох хэрэгтэй юм шиг бас санагддаг. Хитрхи одоо ингээд хүний чихэнд тоногшоод тийм үү. За яг дуугаараа цэвэр дандаа дуугаар бол явж байгаа хүний хувьд бол бахархал байгаа. Таксинд суусан ч хүн таниал та чинь кинонд дуугаруулдаг хүн биш тэгээд хэрэгдэг үстэй тий. Яг нөгөө кинонд тоглоод тийм үү. Театрт тоглоод ч юм ингээд нөгөө жүжигчнийхээ бус салбар руугаа ингээд явдаг хүн бол их жоох осолтой юм байлээ. Ажиглаад байхад. Хоолой төрүүлдээд ингээд яваад тэгээ нэг над чинь нэг орчуулгын кино шиг сонсогдоод байна гэд найруулагч нар бас тэгэддэг. Тэгэхээр хоолой өөрөө жоохон штам орчдөг. Тэгээ нэг байнгын хэлбэрт. Тийм. Тэгэхээр хүн хүлээж авахгүй нөгөө хоолойнд төрүүлж гараа цаад дүрийнх нь юу хийгээд байгаа, яаж хөдлөд байгаа, яаж аяглаад байгааг нь яахгүйгээр болцдог юм шиг. Тэгээд бас дээрэс нь хоолоогоор тоглох гэдэг төрүүлээд. Тийм болцдог бас юм ажиглагддаг. Тухайн тоглож байгаа дүрийг ч гэсэн бас хэдийгээр орчуулах ч гэсэн тэр дүрд наалдах дүр төрхөл байх хэрэгтэй үстэй тэ өнгөний хувьд ч гэсэн тэ интернетийн хувьд ч гэсэн бас тохирчод байх хэрэгтэй байх л та тий. Тийм шүү дээ. Одоо гадаадд ч юм бол бүр юу яадаг шүү дээ. Одоо жишээ нь за Аль Пачино гэдэг жүжигчин байлаа гэж бодоход Орос одоо энэ хөгжингөө улсуудад бол тэрэнд золбот гэдэг хүн дуу оруулна. Цаанаас бүр сертификаттай. Тэр Аль Пачиногийн одоо ажлын алба гэх юм уу гэх менежерүүд нь баталцдаг. Одоо Оросын ч юм уу тэр улсын жүжигчдэд проб явуулаад за Аль Пачиногийн кино гарах юм бол золбот дуу оруулна. Өөр хинч дуу оруулахгүй тэр улсад. Бүр тийм байд юм байл шүү дээ. Дархалцсан. Аль Пачино бас даварцсан тий. Ер нь дэлхийн жүжигчдийг тийм системүүд байдаг. Байлгүй байх. Одоо тэгэл Каскадерийн групп гэхэд тэр дууны тал дээр ч гэсэн энэ бүх юм кодлогдсол байдаг юм шиг байна тий. Тэрүүгээрээ ерөөд өөрөө тоглоал тэгэл ард нь дууных нь өөр, Каскадерууд нь өөр гэдэг юм уу бас тийм байдаг юм шиг байна. Одоо манай Монголд ч юм бол жишээ нь Дармаах Аль Пачино штэ ерөөсөө. За тэгэл Нэргүү Баатарах болохоор яах юм? Орос Морс Сталины дуу муу гэж юм бол Нэргүү Баатарахын дууцсан бүр ингээд оногшсон дамжаагаан дуу энэ чинь ингээд яатсан. Тэгээд тэднээс өөр хүнээр дуу оруулах хэлээр нэг л жолтоогоод л наалтахгүй. Тэр чинь нэг тэр чинь нэг хүний хүрэгцсэн юмыг өөрөөрөө дамжуулаад бас яхаар чинь яг л тэр дүрийн сэтгэл зүй, характер бүх юм энэ толгойд тэр чинь цэвэр мэдрэмжний л асуудал байгаа юм л та жүжигчний хувьд тэр чинь дуу оруулна гэдэг бол одоо үнэхээр аваргууд байж одоо яах шарга байхгүй одоо дээд жүжигчдээс ч одоо Цэрэндавг багш Сувдаагч энэ тэрээр би нэг дуу хэлгэж үзсэн байхгүй юу? Тэр чинь жигжид найруулагчийн нэг насны ойгоор мэдчилгээ дэвшүүлэх гэдэг. Тэгсэн чинь тэднэр чинь бүр одоо өөрийнхөө амийг өрсөргөө тэр мэрэгжлийн юм бэл. Сувдаагч тэр чи юу лээ? Нөгөө даруйдтай киноч ардын илчээр ингээд нөгөө нэг дээр бич нэг киноны коллажнууд маягтай юм ингээд эвлүүлээд нэг яриа марыг нь жоохон өөрчлөөд нэг тийм хийдэг ус. Тэгсэн чинь Сувдаагч орж ирээд шууд Ариунагийн дуу хүүхдийн дуутай хийж байгаа. Явагдаж байгаа юм чи. Хоёул кино. Тэгэл давгаагч энэ чинь ингээд тэд нар ч бол мэрэгжлийн юм л. Тэр дээр үед ч бол бүгд л тэгдэг. Кино үлдэрт угаасаа л тэгдэг байсан баг тий. Одоо л яг уу яа. Сүүлийн үед сая уран сайхны кинод ямар дүр оров? Дууга хийгээл үү? Гэхдээ ер нь дуугаал хийж ийн л. Хамгийн сүүлд нөгөө хилтэй хамтай
Паганд улмын кино. Паганд улам Тэр ажиллалаа шүү дээ. Тийм тэрэнд тэр Паганд улмын аав дамжин тайж тоглосон тий. Тэн дээр тоглосон. Хилтэй хамтаа гэж өөр юм тэгэл шүүмж одоо юм да тэгээ одоо тэгээ. Мэдхгүй шүү дээ одоо тэгээ тэр чинь их зовлонтой байлээ. Яг энэ түүхчдийн өөрсдийн тэр хувилбарууд одоо гаргаж ирж байгаа тэр түүхүүд чинь хоорондоо зөрүүд тэгээд минийх зүв гэдэг юм байлээ. Тэгээд адийн барьж хийх үү гэдэг чинь осолтой. Ялангуяа тэр үеийн түүхч ингээд нэг жоохон хилтэй амтан байж тээ. Хоёр дээрээс мөнгө тэгээ таараг болохоор хааны уун хаагур явчих. Энэ сүүлийн үед гарч байгаа одоо мэдээж одоо энэ театруудаар маш олон сайхан залуучууд маш сайхан киноны хийж гаргаж байна. Би бас Петрос сайхан урилга авч очино. Тэгээ очиж сүүлийн үед хийсэн энэ бас гоё залуучуудын үнэхээр л нэг гоё тийм нэрэл нэг юм амьдрал байгаа юм шигсэн. Зинзихний үед нэг юм амьдрал байгаад байгаа болов гэмээр бас нэг тийм юмнууд бас харамсмаар, баярламаар янз янзын бас сэдвтэй кинонууд бол зөндөл гарч байна. Өчигдөр их л одоо манай алдрын ганцаа хоёрын дэг зэг гэдэг кинон дээр очив. Нээлттэй хийлээ. Энэ дэр нээлтэн дээр очиж амжаагүй. Тэгээ ан сайтаас сайхан кино байна. Ганцаа өтөр чинь юу штэ. Нэг анги штэ. Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний. Ганцаа ч одоо миний анх бас надтай кинод нөгөө нэг обжект юм шүү дээ. Тэгээд өчигдөр урилга өгсөн. Тэгээд өчигдөр би бас зурагтаа таарлаа л да. Тэрнээс одоо очлгүй яах вэ тэгээд. Одоо ямар би киноны нээлтэнд явлаа. Та нар одоо групп одоо амралтаа гэлтэв шүү дээ. Бид нар ч тэгж чадахгүй шүү дээ. Тэгж чадахгүй. Яалчгүй ажил бас тэгээд. Би бас өчигдөр чамайг хэлсэн. Өчигдөр би бас ганцаа бас урилга явуулаад алдар хоёр урилга явуулаад урилга явуулсан яалчгүй бас гаднаас бас манай охин ирэх болоод тосох болохгүй юу. Яг нэг цаг дор тэгээ алдрал үе. За давхцсан шүү. Заавал надтай давхцаад багтаа яа тийм. Энэ ямар сонин давхцал вэ гэдэг. Тэгээ уучлаарай минь дөө. Тэгээ өчтөр үзэж чадаагүй. Үдсэн улсуудаас ингээд бас шүүм сонсоход бол их сонир. Тэгвэл сайхан кино болсон байна л тэгж тийм. Их сонирхолтой кино болсон байна гэдэг. Тэгж юм л шүү. Одоо дүүнэрхээ киногоос магтчихъя. Олонхын санаад үзээрэй тэр тэгчиг гэдэг кино. Бас нэг реклам хийж үзээрэй. Яалч байхгүй үзээрэй гэж хэлчихье. За энэ Монгол ер нь одоо ингээд Монголын үндэсний орон телевиз юм уу одоо аль нэг яг телевиз дээр ингээд яг дагнж ажиллаж байна уу эсвэл одоо ингээд дандаа урилгаар очиж одоо дууны ажил хийж байна уу? Ер нь яг дагнсан газар байна. За би чи эхлээд телевизт байгаад. Дараад нь телевизээс сансар телевиз рүү яваа. Сансараасаа ТV5 руу яваад. Ер нь бол нөгөө телевиз яг эрчтэй байсан шүү дээ нэг хэсэг. Жишээ нэг цагийн кинон дотор цаг 30 минутын реклам явдаг үе байлаа шүү дээ. Бараг лангуутай хүн болгон рекламад зурагтаа явуулдаг. Тэр үеуд бол тэгээ нэг 3-4 телевиз хийсэн. Тэгээд тогтоогоо ингээд цагаан ингээд урилгаар энэ тим кино гэж хөрөөд иргээл явчихж байгаа юм. Тэгээ ТV5-д бол бас хэдэн жил байсан. Дагнж юу? Тийм дагнж байгаад. Тэгээд сүлдээ ТV5-ийнх маань олон ангит кино хийя. Ерөөсөө. Тэгээд кино албаны маань залуучууд ингээд өдөртөд зохион байгуулад хийгээл. Тэгээд хамгийн анх чи 2005 онд Гялба гэдэг нэртэй 5 ангитай тийм сериал хийсэн ТV5 дээр. Дахиад нөгөө мөнх багш руу багшаа болохоо байлаа шүү кино хийх боллоо. Багшаад гэж өөр юм. Ирээрээ гэл тэгэл хийж аргагүй алдартай сайхан олон түүний сайхан багш байж тээ өөр. Мөнгөг одоо ингээд түрүүн аимшиг кино гэдгээр ингээд би бас нэг тийм нэг чиг тэлсэжсэн байх. Нөгөө чоны алтан шагаа шүү дээ. Чинь бас нэг жоохон эвгүй дэр байдаг баг шүү. Тий ялт дээр тоглолт. Тэгээд минийх нэг жоохон эвгүй дэр. Тэр чинь яг үзэх юм бол эвгүйч дүр биш л дээ. Зүгээр би л өөрөө нөгөө дүрийнхээ характер гадаад байдал дээр ажиллахтаа л сөрмөр нахад л ингээл үзэж тарсан. Тэр харагдах талдаа ч гэдэг юм. Эсвэл одоо аимшиг киноны олон төрөл хийсэн болоос тэр юм ер нь үзэгч түмний хувьд бол тийм аимшиг баатар айн ахын тогсон кино амар шүү. Яг би яг сонсч байсан тэр чоны алтан шагааг сонсч байсан байхгүй. Тэгээд нэг жүжигч уран бүтээлчүүд нэг тогтдог шүү дээ. За манай мөнгөгийн хувьд л ер нь жоохон тийм нөгөө дамжууг жодогоор шийдчихсэн гэдэг шиг жамаагаар жодогоор шийдчихэх нэг иймэрхүү ойлголттой энэ үзэгчтэй хүн байдаг юм байна гэсэн төрж ирсэн. За ханаг сурагт хэлсэн. Одоо сүүлийн үе ч юм хэдэн онд ч юм мэдэхгүй.
бас нэг тийм дуу оруулагчны холбоо гэж байгуулсан гэсэн. Энэ холбоо хэдэн онд байгуулсан? Холбоо 2022 оны 5 сард нээлттэй хийсэн. Бараг одоо 3 дахь жилдээ болж байна тий. Ер нь бол яг холбоо яасан юм бэ гэхлээр байгуулсан юм бэ гэхлээр энэ нэг орчуулгын киноны жүжигчд гээд хэсэг үлэг хүмүүс байна. За телевизүүдийн харьяалалтай ч юм шиг харьяалалгүй ч юм шиг. Яг үнэндээ бол одоо насаараа л одоо хүн болохгүй л гэдэг байгаа. Гэхдээ нөгөө уул нь бол телевизийн эфирийн цагийн за олон ангит кино, хүүхэлдэйн кино, уран сайхны кино гэдэг гэх юм бол баг 60-70% нь кино бүрдүүлээд байгаа байхгүй. Дээрээс нь баримтат кино нэвтрүүлгүүд орчуулгын ингээд тэгээд дээлэг телевизүүд яа яадгийг. Дээлэг телевизүүд чинь тэр нөгөө кино алба орчуулгын тэр киноны албаа нэг хайхардгүй гэсэн байхгүй юу? Ингээл байж идэв. Манай телевизүүд чи ихэнх нь нөгөө нэг жоохон мэдээ төвтэй байдаг шүү дээ, тий? Мэдээнийхэндээ л ач холбогдол үзүүлдэг маягийн. Тэнд нэг хэдэн хүмүүс бол хэрэгтэй. Гэхдээ тэгээд тэр утгаараа жоохон тоохгүй байна уу да. Дандаа юуны ард үлдээд байна уу да гэдэг чи яриа гарлаа. За дээрээс нь цалин мөнгө нь бага байна гэдэг чи яриа гарлаа. За ер нь энэ хүмүүсийнхээ эрх ашигын төлөө нэг тий ядаж адгийн наазах нэг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан тодорхойлцдог нэг байгууллага байх хэрэгтэй байна. Хүмүүс л муулаад байгаа болохоос тэр чинь хэрэггүй юм шиг л одоос үлдээ тэгээд болохоос тэр юмнууд чинь ингээд хэрэгтэй байгаа байхгүй. Дээрээс нь соёлын яам байгуулагдлаа. Ч тэр үед чинь. Тэгэхээр соёлын яам манч бас нэг тоож байгаа юм байхгүй гэдээ байхад тэгэхээр нь тийм холбоо байгуулъя гэт. Тэгээ нөгөө нөхдүүдэд цуглуулад байгуулсан 22 онд одоо нэг 140-50-аад гишүүнтэй. Тийм холбоо байна. Тийм тэгээд энэ сая манай Монгол киноны 90 жилийн ойд зориулаад манай холбооны зүгээс Монголын орчуулгын киноныхан гэсэн одоо дээд алтан үеийнхээ дуудлагаас ахуулаад ингээд одоо ажиллаж байгаа орчуулагч, дууны найруулагч, жүжигчд гэдэг ингээд уран бүтээлчдийнхээ хөрөг ном гэдэг. Хөрөг зурагтай, товчхон танилцуулгатай. Тэгээд тэр бараг 260-70 дээд алтан үеийнхтэйгээ нийлээд 300-аад материал орсон тийм ном гаргаж байна. Тэгээ одоо 10 сарын 22-нд төрийн ордонд тэр номныхаа нээлтийг хийгээд киноныхаа 90 жил зориулаад ном хэл. Наа чи өстой гоё ном байна да тий. Манай Мэегом одоо дуу оруулагч, зохиолч, найруулагч. Манай Мэегом бол одоо толгойлон хөөцөлдөж явж ирэх. Тэр ном их чинь бас санхүү мөнгө их ордог юм байна. Тэгээд л Мэеэл хөөцөлдөд гүгээд байна. Тэр холбооныхаа нэг холбооны тэргүүн гэдэг нэг 2 жил хийсэн. Тэгээд тэр чинь нөгөө төрийн бус байгууллага учраас ингээ 2 жилээр солигдоод явъя гэж технээсээ тохирсон. Тэгээд одоо сүүлийн 2 жил Мэегом маань хийгээд явчихна та. Би одоо ингээл бас адилхан уран бүтээлч одоо бид нар хамтарч олон уран бүтээл тоглож ирсэн. Тэгээ яг ингээл нэг гавьяа шигнэлийн хувьд ингээл харж яхад л энэ орчуулгын одоо кинонд одоо дууруулж байгаа энэ эрхэм уран бүтээлчид маань яагаад энэ юмнаас жоо хоцроод байна гэдээ надад санагдаад байдгийн. Тийм шүү дээ. Тэгээ одоо би үеийн гигнээс ингэж хэлэх юм бол одоо би одоо тэр Баццэг гэдэг одоо жижигчин бол одоо манай Важгай бол одоо нэрэн аль хэдийн л ингэр мэлж хараа хүн. Одоо манай Жиротын оюун гэж хүн байна. Одоо үеийн гигнээс ингэ хэлэх юм бол одоо тэгэл одоо эсвэл юм даруухан уу мэдхгүй тэгээд одоо аль хэдийн л ингэр цоолохоор байна ингээд юмнаас хоцрогдоод байдаг санагдсан. Одоо бол ахын үед бол сайхан санагдаж байна. Яг л юм холбоо байгуулна гэдэг холбооноос одоо ингээд одоо нэр дэвшүүлэх одоо юм бас тухайн телевизд бол одоо ингээд манай орчуулгын уран бүтээлч тэгэл нэг юм өөрөөсөө тоглоом кинонд явах нь яваал ингээд байж идэг. Ерөөсөө нэг анзаардаггүй байх нь. Одоо энэ холбоо гэдэг бол тэгвэл одоо бас за манайхад ийм үнэ гавьяд дэвшүүл, ийм үнэ бүр ардын дэвшүүлнийг одоо эрхтэй болж ирсэн үг тийм үү? Тийм шүү дээ. Тэр чи одоо төрийн бус байгууллагч гэсэн эрх биш нэг байгууллага болчихж байгаа. Тэгэхээр хүмүүс ч арай нэг өөрөөр анзаарч эхэлдэг юм шиг байна шүү дээ. Нэг байгууллага хөөцөлдөж тэр иргэний бүртгэл мэдээлэлэр чинь баг дарга дээр нь орж бөө юм болчих. Монголын гэдгийг заавал авна гэж авсан шүү дээ. Тэгэн шүү дээ. Тийм энэ чинь бол ганцхан л юм байгууллага байгаа. Өөр энэ дуу оруулдаг за одоо орчуулгын киноныхан гэх энэ хүмүүсийг чинь одоо анзаардаг байгууллага нэг ч байхгүй. Тийм учраас Монголын гэдгээрээ гэж. Тэгээд Монголын дуу
дуу оруулагчдын холбоо гэчгүй, орчуулгын киноныхны холбоо гэчгүй гэл нэр өгөхгүй л. Тэгээд тэгсэн чинь 10 дахь дуу оруулахын урлагийн холбоо гэж тэгээд арай нэг уран яруу цаатах болоод тэгээд яаш тэ цаад хүн чинь тий. Тэгээд тэр чинь өдөрдох зөвлөмөл байгуул 10 дахь энэ төр ороод. Тэгээ 10 дахь өгснээрээ Монголын дуу оруулахын урлагийн холбоо гэж. дуу оруулахын урлагийн холбооны их сургууль болох юм байна гэдэг бол одоо. Тий, ер нь тэгэл одоо Ер нь яг ингээд одоо дуу оруулалтын одоо том одоо их сургууль байхад бол одоо кинон дуу тий орчуулгын одоо дуу оруулалтын юм сургууль байхад бол одоо бол энэ холбоогоор явж байгаа айгүй бол тийм сургуулийн зэнтанд хүрхэл юм байна л да. сургалт энэ төр явуулж зохион байгуулж байгаа юм байна. Тэгээ хүмүүс ер нь их сонирхдаг юм байна шүү дээ. Ялангуяа тэгээд баг одоо төгссөн кино мөн тоглоо явж байгаа жүжигчд ч гэсэн тэр нь тэнд очиод нэг тийм үү аль нэг студид очиод нэг дуу хийгээд үзэхэд бол уулнууд хэрэгтэй юм байгаа юм л да. Бас л чанга шүү. Бас л том мэдрэмж шүү энэ бол бас тий. Бас гоё. Үнэхээр гоё. Яг ингээд нэг харж байхад бол бид нар ч гэсэн одоо ерөн сүүлийн үед одоо яг ингээл яг каноны дараа бол одоо ингээл яг дууга хийнэ гэдэг бол тустай ажиллаад одоо бага хэрэгдэг болсон шүү дээ. За зарим нэг аргагүй дуу чимээтэй газар бол за энд бол дуу хийхгүй болохоо байжээ гэдэг газар бол нөхөс дуу хийх шít. Бусдаар киногуудыг бүтээн хийдэг юу бол одоо байхгүй болсон. Заримдаа бас ингээл юу хэлээ гэсэн тийм мартад санах ам товшилтаа алдах очиод бас нэг юм байх. Тэгтээ нөгөө техник хөгжсөн учраас бас ингээд нэг зүрхний бичлэгээр баг гэж штэ бас. Тийм нэг тааруулаад байгаа. Тий бас тэгэхээр бас нэг учиртай. Одоо ч тэгээд тэр AI гэдэг юм гараад тэгтээ тэр чи яг амьд сонсогдохгүй юм билээ л хүн яг өөрөө тий амьдаар ингээд яах компьютераар химэл оюуханаар хийсэн юм тэр чинь жоохон учир дутагдaltaй юм шиг л санагдсан шүү. За нэг тиймэрхүү л ажил өрнүүллээ те орой хэдэн за ямар ч байсан тэгээд өнгөө мөн одоо бол яриа цаашаа өргөжлөө. Тэгтээ бид бүхэн бас манай учиртай урилга нэвтрүүлгээс зочноо бас одоо бас нэг өдрийн зоогонд бас ингээд айлдаг учиртай юм байна. Тэгээ одоо дүүдээ бас сайхан зоог өрсний дараа дахин халуун дүүрэн яриага өргөжлүүлэн явъя да. За тэгээд за хоолоо идэ. За өчтөр урилга нэвтрүүлэг өргөлжилж байна. За ямар ч байсан өнөөдөр зочны маань урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн мөнгөдүүдэн мандрин рестораны энэ сайхан амт цогийг барьлаа. За хоол ямар вэ? Хоол янз юм байна. Сайн тогоочтой ресторан юм шиг байна. Тэгээд энэ мандрин гэхлээр угаасаа л ойлгомжтой хятад хоол ресторан байна да гэж би шууд ойлголоо. Мандрин гэдэг чи одоо хятадын эртний аялга тий. Хятад хэлний нэг аялга. Тэгээд тэр мандрин гэдэг нэрийг бол европчууд өгч ийсэн. Энэ одоо түшмдүүдийн одоо экстетик нь ярьдаг байсан хэл гэж ярьдаг юм байлээ. Тэгээд тэр утгаараа мандрин зоогийн газар ресторан гингүүч шууд л хятад хоолны газар юм байна да гэсэн. Тэгэхэд тогооч бол их сайтай юм байна. Тогооч нь бол сайхан тий. Хятад. За өнөөдрийн шөхөл гоё байлаа. За тэгэл өнөөдрийн бас мөнгөг өөрийн хоолны захиалгаас их гоё байлаа. Тэр загсны шүл бол их гоё юм биш үү те. Помидортой загсны шүл янз юм байна. За ингээд ямар ч ер нь мөнгө ингээд өөрөө ер нь хоол хэрийг гэрт хоол би одоо жишээлбэл хээр гадаа явахдаа хорхог морхог ч юм уу мах шарах дуртай мөнгө ер нь хоол хэрийг үү. За хоол хийнэ ер нь бол хий. Гэхдээ европчуу хоол хийх л ер нь дуртай юм да тий. Тэрнээс нэг одоо ягаад ч хот төрсөн хүүхд болоод тэгдэг юм уу мах чанж идээд бүхэл мах талын юм жоо муу. Таргууны маханд нугасгүй. Шал дэмий мэрж их. Тэгээд улаан наманд орцсон байгаа шал дэмий мэрж их гэдэг шиг. За ямар ч зүйл хоол одоо манай мөнгөд сайхан таалагдсан байна. За тэгээд түрүүнээс хойш уран бүтээл бас дууруулалтын талаар бол дүүтэйг нэлээ ярьлаа. Одоо багшийн тал дээр жоохон ярих гэж бодлоо. Одоо жишээлбэл одоо хаана багшилж байгаа юм дэ чинь. Би ч одоо
зохиомж хуучин Зохиомж, зохиомж 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 байгаа. сургууль маань зохиомж их сургууль болсон. Тийм тэнд одоо жүжигчин Болд Эрдэнэ, Батбаатар ах хоёр чинь яг мэрэгжлийн анги удирдсан багш нар. За тэгээд тэр хоёрын хүүхдүүдэд одоо миний ч хүүхдүүд юм да тий тайзны ярианы хичээл орж ийн. Тайзнаар орж байгаа тий. Анги даасан багш хийж гэнэ үү? Анги даасан багш хийгээгүй нөө. Анги даасан багш арай болоог баха гэж бодсон. Болоог баха. Ер нь бол бүхэл ангиудад 1 2 3 4 бүгд нь одоо тайзнаар гараад явчих. Тий. Тайзны яриа л орж ийн да. Тий. Ерөнхийдөө түрүүнийг мөнгөнийг ярьжсэн. Хүүхдүүдэд жоохон тоо бодуулах дуртай гэдээсэн. Тэрэд ямар учиртай юм бэ? Тооны хичээл ордог юм. Айлгүр математик буруу ч юм уу зөв ч юм уу одоо мэдэхгүй юм аа. Хүүхдүүдийн зүрхийг хүрчдэг ч юм уу. Ямар ч бас нөгөө хичээлээ хийхгүй даалгавар хийх бол нэг ондоо. Хичээлээ давтна гэдэг чинь бас дахиад өөр юм л гэж би ойлгоод идэг байхгүй. Даалгавар бол яг өнөөдөр төгсөн даалгаврыг хийчихнэ. Тэгэл хичээлээ давтдаг. Хичээлээ жоохон муу давтаад тахлаар нь би тоо бодолдог байхгүй. За жишээ нь одоо багш нь 2000 он сургууль төгссөн. Жилд 100 жүжигчин төрдөг гэж бодъё. Соёл урлагийн их сургууль, CT, кино урлагийн сургуулиуд юу гэдгийг. За нийлээд. Тэгэхээр өнөөдөр 2025 он гэхэд 2500 жүжигчин төрсөн байх нэ. Төрсөн байх нэ. Жишээ нь 2000 оноос хойш тий. За тэгээд та нар өөрсдөө одоо жүжигчин гэж боддог хүмүүсийн нэрлээ. Тэгэхээр гайгүй сайн жүжигчдийн тухай судалсан мэрэгжилтэй хайртайнууд нэг 20 30 хүргээл тэгэл жүжигчдийг нэрлэхээ болж байгаа юм л да угаасаа. Одоо 2500-аас тий 30-ыг л нэрлэж байна. Тий, тэгэхээр за үлдсэн 2470 жүжигчин мэрэгжилтэй дипломтой улсууд хайчваа. Тэгэхээр энэ мэрэгжил маань өөрөө хөдөлмөрч байхгүй бол хичээлээ сайн хийхгүй бол өөрийнхөө одоо бүхэл юм дээр анхаараа хувцлалт нь бие авч явах байдал ус цаснд орох гутлаа арчих гэл ингээл бүгдийг л анхаарч өөртөө арчаатай өөрөө л сайн хөдөлмөрлөхгүй бол 2470 шиг л тэгэхээр нэг дипломтой тийм хүн болно шүү л. 2470-аас 30 дотор үлдэхгүй нэ. Тийм 30 дотор ороход л ээдээ хэцүүтэй л. Урлаг бас уран бүтээлч гэдэг чинь бас л актер шанах шүү дээ. Яагаад гэвэл тийм хүний нүүрэн дээр тий одоо үзэгч түмэндээ одоо бас дүрээн баттгаж ахиж явдаг ажил болохоор бас тэгээд 2530 маань 30 дотор бас дахин шанах явж шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр өнөөдөр одоо ингээд мэдээж тэр үлдсэн 30-аас одоо цаад 2000 хэдэн бол одоо мэдээж эцэгээс мөнгө аваад жүжигчин болно гэж сурсан байдаг. 4 жил зарцсан байдаг. Тэгээ эргээд ингээд мэрэгэл дээр хараа байхгүй болчдөг. Тэгэхээр тэр хүүхдүүд хаачдаг болоо. Ер нь одоо судалгаагаар ингээд болж байгаа ер нь тэгэл төрөл бүрийн ажил хийгээл ер нь бол их мэрэгчлээсээ шал дахиж сурч байх шүү байна тий. За жүжигчний ангид бол яг ингээд манай улс ч одоо сая л нэг 2 театртай боллоо шүү дээ. Хүүхэд залуучуудын театр гэж. Яг Улаанбаатарт бол төв 2 театртай л улсын драм эрдэмийн театр ингээд. За театрын оронтой ямар үлээ цөөхөн. За тэгээд хэсэг бүлэг нь кинонд явж байна. Телевизүүдэд ажиллаж байна. За түрүүний дээр ярьсан одоо дуу оруулах салбарт бас их сонирхолтой байдаг хүүхдүүд. Гэхдээ дуу оруулдаг одоо энэ за орчуулгын киноны жүжигчин гэж ярил л да. Орчуулгын киноны жүжигчин болоход бол дор хаяж нэг дахиад 1 жил юм уу 2 жил яг дагалдаж сурж практик дээр сурч байж сайн нэг холтойгоо залгаж байгаа юм л да. Тэгэхээр бас хэцүү. Тэгээд тэр салбар руу сүүлийн үед бол бас залуучууд бас орохгүй байна. Энэ бүгд л одоо сайхан сошиалод болоод л гой зураг инстаграм дээр тавиал явж явах мод болно гэдэг нэг яриа байна тийм. Тэгээд тэр салбар руу орж ажиллах юм бол маш их боломж байдаг. Жүжигчин хүн өөрөө маш их хөгждөг. Тэгээд манай дуунаас ч одоо дуу оруулалт жүжигчин хийж чаад кино салбар руу орсон жүжигчд байна, театр руу орсон хүмүүс байна. Сайн жүжигчд байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас одоо яг ингээд ярьж байгаад бол одоо уран бүтээл зах нарын хувьд ингээд ярьж байгаад бас энэ жүжигчин болно, уран бүтээлч болно гэдэг дээр бас их тулгууртай, ноён нуруутай бодож иж энэ урлагийн сургуулийн жүжигчний ангиг бас сонгохгүй бол бас л 2000 хэдэн судал явчих гэдэг шүү дээ. Тийм шүү дээ тийм. Тэгээ харамсалтай шүү дээ. Бүхэл бүтэн 4 жил төлбөрөө төлнө. За төлбөр нь яах вэ гэхэд цаг хугацаа гэдэг юм чинь их харамсалтай. Тэгээд
бас нэг юм нийтлэг юм одоо сүүлийн үед гайгүй болчих. Тэрнээс бидний үед чинь жоохон муу сурдаг хүн л жүжигчнээ ангид ордог юм шиг тий. Нэг тийм ойлголт явсан шүү. Энэ өөр авьяастай гэдэг ч юм уу. Дэж ойлголт болсон. Тоомон домоо хөхтэй л сурдаг анги юм аашин. Тэр чинь жүжигчнээ анги гэдэг чинь бүх талын л мэдлэгтэй, бүх талын л одоо мэдлэг сайтай, бүх талын авьяастай байж ижил болдог шүү дээ тий. Ер нь л ингээд шалгалтанд одоо тэнцээд ороод ирсэн. За ингээд таны сургуульд ингээд ороод ирсэн хүүхдүүдээс ингээд асуухад ер нь 12 он төгсөөд орж ирж байна уу? Эсвэл бүр багаасаа мөрөөдөж орж ирсэн хүүхдэнд давуу гэдэг юм байна уу? Яг зүгээр ингээд нэг хичээл орж байгаад асуухад янз бүр. Тийм. Жишээ нь одоо яг хуу нэг ангид нэг 20 хүүхэд илсхий гэж бодоход тэрнээс 4-5 нь л одоо яг багасаа явсан байгаа юм. Тэгэхээр багасаа мөрөөдөж одоо сонирхож явсан болохоор тэр хүүхдүүд бол үнэхээр хичээлдээ зүрх сэтгэлээр зориулаад л хөдөлмөрлөөд л явдаг. Нөгөө зүгээр явж хагаад түрүүний миний хэлдгээр тоон домоо юм чинь жүжигчний ангид орчих гэдэг шиг нөхдүүд бол жүжигчнэрээс явж чадахгүй байгаа байхгүй. Яг өөрийнхөө доторхыг зөв чагнаагүй болохоор чинь. Тэгэл хэсэг явж байгаа л. Тэгээ аянда манайх чинь тэгэн шүү дээ шалгалт аваад хасдаг үстэй. За энэ цаашаа явахгүй нэ хасъя гэл. Юу хөртгөн амьдрал юм бодуулахгүй. Тэр хүний тэр төлбөрөө төлнө үү? Ямар хүний хүүхэд вэ нүү хамаахгүй шүү дээ. Тэгэл явдаг шүү. Төмний нүүрэн дээр тоглож одоо явдаг болох таа зэрэг. Одоо үнийн шударгаар одоо амьдралаа авч явдаг гэх юм одоо тий. Нэгсэндээ бизнес байхгүй, хармуу юм хийх юм байхгүй, уран бүтээж бид нар чи яг л өөрийнхөө байгаа потенциалаараа, өөрийнхөө царайгаараа хэр зэрэг дүр гаргаваа гэдгээс үзчихсэн л одоо энэ амьдрал дээр шийдээд явчихж байгаа юм л да тий. Тэгээ би бас нэг юу ядгийн ер нь. За жүжигчний мэргэжил сонгоод орчих. Сайхан юу юм бэ гэж их асуудаг. Одоо яг юунд таалагдаад ингээ. Яг л шиг болох гэдэг юм бэ. Тий. Тэгэхээр яг ингээл янз бүр ярина л да олны танил болох болохоос ахуулаад ингээл гой санагддаг тэр киног үзээд энийг үзээд ингэсэн чинь тэгсэн гэл. Тэгээд би болохоор миний бодол болохоор за энэ бүх мэрэгжлүүдийн дотроос өстой тэтгэвртэй гардаггүй мэрэгжил юм байна тий. Угаасаа тийм шүү дээ. Бараг л амьсгал ураатлал ажиллаа хийж байгаа дуустдаг мэрэгжил болохоор энэ л хамгийн гоё шүү гэдэгтэй л. Одоо их өгүүлдэг болж байна өө тэгээс төгсрээд байгаа маа чи. Өгөрч байгаа юм яаж байгаа. Тэгээд бас нэг айлын олон хүүхдүүдэд халагчлахгүй одоо энэ сайхан бүтээлийн жүжигчний ухаан зааж байгаа болохоос бас тэгээд бас тэгээд болохоос жүжигчний ангид багшлна гэдэг чинь угаасаа яадаг шүү дээ. Өдөр шөнөгүй л зууралдаж ноцолж ижил. Тэрнээс зүгээр өөр бусад юу ч мэрэгжил шиг 9:30-аас 10:30 хүртэл ч юм уу ингээд нэг тал өдөр ч юм уу хэдэн пар орчвол хайчдаггүй шүү дээ. Одоо ялангуяа тэр анги өдөрцсөн багш нар ч юм бол өдөр шөнөгүй л одоо яриасаал ноцолдож ижил болдог учраас хүүхдийн л өөрийн бэл ингээл анзаарж байгаад одоо манай үлзий хөө ч юм уу одоо ардын ч манай сайнаг ч юм уу ингээд одоо бүгд багш нар. Тэгэл анзаарч байгаад яг ингээд одоо яг тэр хүүхдүүдийн төлөө явж байна. Ерөөсөө ингээл за одоо ерөөсөө нөгөө тэр маань тийм энэ маань энийг нэг яачих вэ? За гойдэл нэг кинонд ингээл гарахтал за нэг арын албан тий бас нэг байгаль дээр амьдрал дээр нь бас одоо ингээд бас жоохон дадлага хийлгчээгээ дагуулгах шиг тий. Хүндээ бол ингээл сошиалист тэр кино урлагийн дээд сургууль CT-сэр ингээл багш нар хэрэг яг хүүхдүүдийн төлөө үнэндээ нэг сайхан бүтээл гаргачихсан. Хэрвээ бас сайхан уран бүтээлч гарчих юм бол тэр багшийн нэр гардаг юм байна. Тийм. Өчөөл зөөгөө шив. Тэгээ ер нь тэгдэг. Одоо ч тэгдэг шүү дээ нөгөө. За чи чинь хэний шав бэлээ? Аль сургууль төгссөн? Хамгийн дөрөнд хэний шав бэлээ л гэж асуудаг шүү дээ. Тэгтэл нэр цэвэр баймаар байгаа байхгүй. Заяагүй царайлал нэр хэлэх юм бол оо зайдуулаа гэж үстэй тий. Тэр хоёр тийм л юм заасан юм багтаа л гэж давхарлаа явчих шүү дээ. Давхарлаа явчих байх тий. За одоо ер нь тэгэл уран бүтээл одоо шинэ гарах төлөвлөж байгаа ер нь мөгөө яг өөрөө гардаж ер нь кино хийсэн. Яг өөрөө гардаж найруулагчаар бигээгүй. Би арай л болоогүй болов гэж бодоод. Ер нь юм үзэж ажиглаж яаж. Тэр яг адилхан би бас арай болоогүй болов. Би ажигл дуусахгүй. Намайг хүмүүс тэгдэг шүү дээ. За одоо та нэг кино хийх болсон. Бас болоог. Би ер нь жүжигчдэр төгссөн хүн шүү дээ. Найруулагч бас биш шүү дээ. Найруулагч ч мэрэгчлэрээ ондоо байдаг. Жоохон судалгаа хэрэгтэй байна. Найруулагч гэдэг бол зүгээр үнэхээр тэр уран бүтээлийн амин сүнс байдаг болохоос ч тий. Бид нар бол одоо бас тэгж хамаагүй бас найруулга руу орно гэдэг. Тэгтээ бол хий гэсэн бодол байна. Тий. Одоо
гүйдэ гэхэд нэг бас нэг туршлага байх байлгүй дээ тийм ээ. Ямар ч бас нэг юм боогоо тавьчихна л да. Боохол тий. Тэр үед л сайн үзээрэй. Тэр үед л их сайн үзээрэй. Би бол найруулга гэхээсээ илүү кино зохиол жоохон оролддог юм уу ч гэж бодоод байгаа. Эхлээд тэр зохиолын нэг учрыг олчвол дараад нь найруулах тухай бодож болох юм байна л гэж бодоод байгаа шүү дээ. Одоо зохиол их сайн байх учиртай юм гэдэг. Ердөө нэг ширээ ажиллагаа гэдэг ба шүү дээ. Ширээн дээр сайн ажилласан байхад тэр нь тэгэл зургийн үед ер нь баг зоонол гэдэг ба шүү дээ. Бүх юм зоож амжнаар гэдэг. Тэгэл мэдээж аль чуран бүтээлч киночтой ярьж байгаа за нэгдүгээр зохиол байх хэвээр, хоёрдугаар зохиол байх хэвээр, гуравдугаар зохиол байх хэвээр гэдэг үстэй. Тэгээд зохиол бол ерөөсөө тас байна гэдэг чинь ширээний үйл ажиллагаа болчихж байгаа юм л да. Зохиолыг л жоохон оролдоод байна. 1 2 3 киноны зохиол бичиж үзсэн бас. За тэгээд уран уншлагын үнд бас нэлийн ордог ч юм мөнгө чинь тий. Тэр одоо бас олон жил уншиж шүү. Тэр би ч одоо хитгэн чимэгт юу хэдэн удаа оролцож хэдэн удаа шагналт байранд оров. Утгын чимэгч яг зохиолчдын надам шүү дээ. Тэг үүлгээ шалгаруулдаг. Тэгтээ ер нь бол нөгөө шилдэг уран уншигч гэж шалгаруулдаг болоод байгаа сүүлийн 7 8 жил тий. Тэр дундаасаа. Тэгээд одоогийн байдлаар миний уншсан өгүүлэлгнүүд ч нэг 5 өгүүлэг төрүүлчихэд байна. За. Нэг өгүүлэг аман үзүүцсэн, 2 ч өгүүлэг аман үзүүцсэн байх. Тэгээд шилдэг уран уншигч гэдэг тэр юугээ энэ одоо шагналын бол 3 удаа авсан байна. За тэгээд зохиолчдын хороо бас утга зохиолын төлөө гэдэг шагнал бас надад төгсөх хүндгэл үзүүлж. Тэр нь ингээд зохиолчдын хороонд их итвэх зүтгэлтэй байдаг. Зохиолч биш, тэр хорооны гишүүн биш, гадныхаа усууд төгдөг. Тийм шагнал юм байна. Тийм шагналаар шагнагдаж манд уцаад. Ер нь нэлээ олон төрөө байгаа юм биш. Би ингээд харж байгаа за манай өнгөө маань бас явж байна да гэж харж идэх. Тэгвэл бас олон төрөө айраг авцсан явж байгаа юм байна шүү дээ. Тэгээд танай сургуулийн одоо ийм л тайсны яриатай багштай шавнырын юм байна. Одоо тэгээ багшаас их юм сурах юм бол тэгээ чиглэлээр нь хаяхгүй л хөгжүүлээ гэж бодоод байгаа шүү дээ. Одоо 10 дахыг харалтаа бүр шүтмэр шүү дээ. Тийм шүү дээ. Гэл цуг кино минь дуу оруулах ч мөнгөний дэмий хүмүүстэй дэмий ярьж байгаа юм. Нэг ч байхгүй. Ализаны нэг ном гаргач нэг юм цэжлээ суулгаал яваад байгаа. Одоо миний багш нь одоо миний тайсны ярианы багш шүү дээ. Одоо ардын жижигэн Гомбын Равдан гэдэг хүн чинь. Нэг одоо Арим драмын театр нэг Цоёгийн Аянгын мөрөө гэдэг жижиг Арим театр хамгийн анх удаа тавьж ялээ. Тэгээ тавьж байхад би тэр Жовчун гэж 17 настай хүүхдэд тоглож байгаа. Манай багш болохоор Лүгү гэдэг одоо дүрд тоглож байсан. Тэгээ драмын театрын тайзан дээр бэлтгэл хийжсэн чи мөнхөө өгсөл хашгирч. Маа гойлох чаан чиний надад одоо тайзны ярианы багш гэдэг чи хэн байсан бэ гэл ингээд хэм бэ гэдэрсэн чинь манай багш яг миний хажууд зогч шав. Энэ хөө ингээ би хэлцрэхгүй гэсэн чинь хулгаач чи надад та юу заасан юм бэ? Тэгээ одоо бас 10 багш ярьдаг байхгүй. Энэ их өгдөггүй шав шүү. Улаан цай энэ хөөгээ заагаад өгч байгаа юм да. Дугуй байж болно доо гэл одоо уулзхолгонд бас тэрнийг ярьдаг байхгүй юу. Тэгэхээр тайсны хиллэг гэдэг бол одоо урлагийн сургуульд бол хамгийн чухал юм байдаг. Миний тайсны ярианы өгч чинь цэрэн дагвагш. За тий. Дагвагш чинь бол бас ер нь тэр өгүүлэх юм унших тал дээр бас лут шүү дээ. Хатанбаатар киноны жишээ нь тэр өгүүлэгчийг уншдаг юм билээ шүү дээ. Тэг олон киноны тийм өгүүлэгчийг уншина. За тэгээд цээж мэж гэж луталтаа тэгээд нэр чинь. Тэгээд энэ нэг уран уншлагын төрлөөрөө бас ер нь энийг бол хизээч хаяхгүй. Гэхдээ алийг ч хаяхгүй л дээ. Гэхдээ энэ төрлөө бас заримдаа орхигдчих гээд байдаг. Тэгтэл ер нь энэ үрээ нэлээ явнаа л гэж бодоод байгаа шүү дээ. Одоо зохиолчд ч гэсэн их итгэл хүлээлгэж ялангуяа утгын жимэг наадам болох төхөд ирэхлээр зохиолчд ч гэсэн их өгүүлэлгээ одоо болж өгүүлмэнд болохоор уншуулчих юмсан гэдэг энэ болсон байна. Сүүлийн үед тэрэнд бол дотроо ингээ баярлаад байгаа байхгүй. Нэг ч гэсэн юм бас ингээд олон түмэнд хүрээд хүмүүс донд бас за энэнд бол итгэж болох юм байна гэж тоогдож байна гэж их баярлаад байгаа. Ер нь зохиол бичсэн үү? Бичээд эхэлсэн юм байна. Одоо ер нь яг бичих юмсан гэсэн бодол юм уу? Зохиол бичсэн юм бол байна. Бичсэн. Тий. Яг бүтээл дээр гарсан юм бол одоохондоо байх. Дараатай байгаа гэсэн үг тийм. Гээ бас нэг 2 3 кино гарсан. Сая өнгөрсөн 100 бас нэг
энэ нэг юм босоо форматны ирэл кино гэж байж тийм бас нэг 10 хэдэн 20 хэдэн бүлэгч лөө. Тийм зохиол дээр бас суугаал. Зохиол дээр суух бас их сонирхолтой юм байна ер нь. Зохиолынхаа учрыг олчих юм бол дараа нь найруулах арай дөхөн болох шинжтэй. Би тэгж бодоод байгаа шүү. Тэрнээс яг жүжигчин замчаа нөгөөд ингээд яг бол хүний гаднаас нарахлаар алдааг нь хэлэх бол гайгүй байдаг шүү дээ. За ерөнхийдөө ингээд манай бас учиртай урилга нэвтрүүлгийн цаг ингээд бас би ч ер нь би энэ нэвтрүүлгийг одоо хөтлөгч биш, гүйч биш. Гэхдээ ингээд хамгийн гоё нь юу гэхтэйгэн зэрэг ингээд гоё одоо манай учиртай урилга нэвтрүүлгийн баг хамт олон ингээд зочтой урддаг. Жишээлбэл уулзаагаа хүчээр одоо 2-3 жил болсон зүйлсийг одоо ингээд яриа сууна гэдэг нь надад хамгийн сайхан байгаад. Яг ингээд хөтлөх биш. Яг ингээд капер хаана юу болоод явна мөнгө өмнө юу нэ гэдэг ингээд яг гоё амьдрал явдаг ийм хэдэн асуулт бэлтжээл тэрийг асуугаад байх биш тийм ингэж үсгээд хөгжлийн явдлаас яриач хэлэх хэлэхгүй шүү дээ одоо мэдэхгүй шүү гэдэг шиг. Тэгээ ингээд гоё таардах нь их баярлдаг. Тэгээ одоо нэвтрүүлгийн цаг яахан одоо бас өндөрлөгдөө гэж байна. Тэгээ бас үзэгч түн маань одоо бас гэр бүлийн талаар бас асууж байгаа хэдэн хүүхэдтэй эхнэр хаана ажиллаж байна гэдэг ч юм уу тэр талаар бас. Тэгээ манай гэр бүлийн хүн чинь Сарнаах гоёл институтэд ажиллаж байна. За манайх ч 3 хүүтэй нэг Боосгын институт. Тий. 3 хүүнийг охинтой. Нэг 3 хүү гаргасан гончийн үеийн ногоон дэрх болдог гэдэг. Даргалагдсан бэр. Нэг охинтой. Тий, нэг охинтой. Бага нохин уу? Бага нох. Үгүй яасан сайх. Одоо тэгэл. Тэр 3 хамгаалтай алт. Охин төрхөөр охинтой болохоор л өстө сүгддэг мөрөгдөг гэхлээр нь хүүхдэл бол хүүхд штэ л гэж боддог байсан ч үгүй юм шиг хөөд. Ер нь тэгээ октод ч нэг аав антай гэдэг штэ. 3 банд бол ер нь 3 банд бол яах вэ? Гэхдээ гайгүй манайхан чинь ээж тал руугаа юу? 5 насны зөрүүтэй. Одоо хамгийн том нь хэд вэ? Хамгийн том нь одоо 22 таа. Оо сайхан. Бага нь одоо охин одоо 5 таа, 4 таа. Одоо марал 2 жилийн дараа сургуульд орох нь дээ. Тэгээ цүнх хөрөгч бол. Цүнх хөрөгч их ажилтай юм биш үү? Их сайхан ажил байдаг юм байна. За тэгээ эрхэмдүүдээ бас урилгыг хүлээж авч очиртай урилга нэвтрүүлэгт хүрэлцэн юм байна. Би золбоод хахад нэг бас нэг гарын бэлэг авчирсан энэ. Тийм үү? Хөтлөгч болсонд нь баяр хүргэхгүй. За тэгээд золбоод ахихаа хөтлөж байгаа нэвтрүүлэгт энэ старт лээсийнхаа уран бүтээлч залуучуудын нэвтрүүлэгт орсон доо. Тэгвэл ийм баяртай байна. За тэгээд золбоотхийнхаа хөтлөгч хэмээх шинэ мэрэгжил эзэмшиж өнгөтэй одтой яваад ингээд жоохон гарын бэлэг авчирсан юм аа. Тэгээд ном бүр 2 ямар гоё юм бэ те. Тийм нэг 3 2 1 за энэ ястай гоё бэлэг байлаа. Баярлалаа. За ингээ ерөнхийдөө учиртай урилга нэвтрүүлгэнд ирж байгаа улсуудаас хөтлөгчд бэлэг өгч байгаа гоё юм байна. Анхны бэлгийг авлаа. За маш их баярлалаа. Маш их баярлалаа дүүдээ баярлалаа. За тэгээд өнөөдрийн бас нэвтрүүлэгт хүрэлцэн ирээд морилын саацын хувьд тэрхэн дүүдээ баярлалаа. Тэгээд цаашдаа уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хөсч одоо үзэгч төмнийхээ мэлал гэмэлсэн олон сайхан дөрүүдийг бүтээгээрэй гэдэг ерөөлөөр ахын нэвтрүүлж байгаа. Ерөөл бат сайхан оршиг. Баярлалаа. Минь одоо энэ үзэгчтэй хэлэх юм байна уу? Хүлээгээл сууж мөнгөө нэг гоё их нарийн үг хэлдэг тэгэл хүлээгээл сууж. За энэ нэвтрүүлгийг үзэж байгаа одоо бүх хүмүүст эрүүлийн хад жаргал сайхан бүхнийг хүсье гэж хэлье. Одоо тий өөр одоо олон сургаал айлталтай тий одоо хүмүүс дайвш гэдэг шиг тий. Тэгэхээр бүгдээрэнд над жаргал сайхан бүхнийг хүсье. Монгол нь эрүүл яатагаарай. Миний ихсэ хэлэх дуртай үгнүүд өгүүлж байна. Төм олон эрүүл байгаарай. Инх тунх байгаарай гэдэг л ерөөлийг би дандаа хэлэх дуртай. Баярлалаа. За баяртай.